Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Өш. Та нарт ганц юм хэлж идэх үү? Та нар реклам үзэх гэж орж ирд юм уу? Эсвэл манай бичлэгүүдийг үзэх гэж орж ирд юм уу? Реклам чинь таалагдахгүй байна энэ тэргээл дими балаа юм солиороод байхынхаа оронд бичлэгээ үзээд хуруугаараа золгочул болчих юм шүү. Манайс ч бас мөнгө төгрөг хэрэгтэй байт юм штэ. Та нар ч мангар хэрэгтэй байдаг шүү. За ёо. Цаахан стрессээ тайлчлаа. Энэ удаагийн кино бол 2023 онд нээлттэй хийсэн өнгөрсөн жил энэ кинон тоглоод тэнгэртэй дэмжээд өгсөн Lee Sung-gyun-ы тоглосон онд сонирхолтой Project Silence гэж кино байна. За тэгээд олон хүний хүсэлтийн дагуу ярьж өгч байгаа учраас олонхот нь таалагдчих байхаа гэж найдаж сундаа мань уусна. За. Тэр яхав кино руу орцгой садрамтд байна. Кино чимээгүй төсөл нэрийдлэр баахан нохоон дээр туршилт хийж толгой тархийг нь нээж байгаад чип суулгаж зарим нь бүдлэгүйдэг хогны ууд дүр нь нохоон цогцсуудыг зөөж хайж байгаагаар эхэлнэ. Үзэгдэл солигдож барьцаалагдсан хэдэн тооны иргэдээ хэрхэн яаж аврах талаар сайд нар нэг худлаа чухал царайлцгаан төрийн ордонд хуралдаж байна. Энэ коммунист царайтай нөхөр бол ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа аюулгүй байдлын албаны нарийн бичиг дарга. Харин тэрний хажууд байгаа үндсэн төмсөглөг байдал царайтай нь тэрний бөксийг хушигтай хамт өмгөх нь холгүй байдаг цүнх баригч, мэрэгжлийн бөкс долоогч, мунхруулан салхи сийхтэл үлээгч манай киноны гол дүр Single Chajwon. Хурлын үеэр манай шааж орж ирээл. Барьцаалагчид хугацаагаа сунгаа 5 сар боллоо. Тэгэхээр нэг бол нэхэх мөнгөө нэмэх гэж байгаа. Эсвэл альвшээ барьцааныхныг цааш харуулчаад маниусаар чулуу хөөлгөж өгж болох болохоор хэдүүлээ энэ аврах ажиллагааг канселчул яасан юм те. Тэрний оронд багаараа бордюроо жил болгон солиол стандарт бий болгож төрийн ордноо тойруулаад чулуу байрлуулж хэлдэг. Гоё штт. Гişаснаар хурал дуусна. Дарга нь хурлаас гарч ирснээр гүчээс тэгж хаад гоё шаах юм аа. Чам шиг ахаад 2 стаа байсан бол би ерөнхийлөгчийн сонгуульд баатаарах гэдэг шүү аа. Энэ мөнгө хайр хүргэсний чинь шанд бяцхан рэпер охин чинь Австралид сурахаар өнөөдөр явна гэсэн баха. Энийг сургалтын төлбөрт нэмэрлээрэ гэд яваад өгнө. Орон ча охиноо нисэх буудлын руу хөргөж өгөхөр юмна. Хэрэв машинд эмэгтэй хүн биеэр цонхон тал руугаа хазаах маягтай суудсан байвал ууртай байна л гэж ойлгох. Охин яагаад ууралсан бэ гэхээр өөд болсон ээжийнхээ бичсэн сүүлийн номыг авч явна гэхэд нь аав нь дарвайчаад энэгээр яах гэдэг юм бэ? Ачаа чи хэдрээд илүү мөнгө төлөвл яах юм? Энтэр гэж голоо цохиж байгаад уурыг нь хүргэчихсэн энэ. Тэр хоёрыг машинд явж байхад эфемээр нисэх рүү явах замд өтгөн манад татсан тулж жолооч та бүхэн болгоомжтой эмгэн хүнсний хурдаар зарчно уу гэд сануулна. Замара банка дүрхээр хальцаа өсөхөд сэжиг бүхий эрэмэн мэддэхгүй гизэгтэй зандан тэнгэрийн бүсгүй шиг үсээ ургуулчихсан сор тавиа дээр нь чоолк шаацсан гажлонт нь ч юм уу гэмээр нөхөр бензин хийж өгснөө та хоёр яз хэрэлдсэн юм уу? Ээж охин хоёрыг хэрүүл юм уу гэж илүү үгэлтэл мань ча чи ч одоо харааны бэрхшээл тийм аа. Чамд мань хоёр хэрэлдэн үү зодтолт нь түүч хамаагүй бензин хэд болсон гэхэд урд төст 64400 төгрөг болсон. Төлбөрөө зөвхөн бэлнээр төлөн шүү. Кики гэхээр сэжигтэй санагдаад чаа дээрээс нь доошоо гүйлгэж харснаа. Машин ачих царайлсан түлхүү тааруулдаг мастер түлхүүр энтертэй орон байрны эсвэл машины хулгайч шиг чамд мөнгө өгөхгүй. Би буцтай колонки ориг эзэнт нь мөнгө өгч чинь гэд шал тоохгүй яваад өгнө. Бензин авчаад мөнгөө төлөхгүй явчих болдог аа. Гойшас. Нисэх рүү явдаг гүүрэн дээр манан будан татчихсан бүр яг гамшигын байдалтай байхад сошиал донтон лайк шеэр гэд хуцаад явж байдаг инфлюенсер маягийн нэг тим юм лайв хийсэн. Би бүр галзуу юм хийж үзүүлье гэд мэдрэлтэж далдагнаж далжиж явж байгаад гүүрний тэг голд нэг урсгалыг тэр чигтэн амарсан томоохон осол гаргаадахнаа. За энэ үеэр нөгөө лойберчин энэ тэрийгээр дуудулж байсан нөхрийг колонки эзэн толгой руу туншчихсан.
Миний 64,400 төгрөгийг өгөөдөх. Чийл цаашаа салтайлсан биз гэд хардаад зодож нүдээд эвгүүл юм болсон л доо. Өрхнээрээ лаваагүй л дээ өгнө. Тэр зурагтаар нисэх рүү явах замд гүүрэн дээр осол гарсныг сонсоод урт устайгаа тэр мөн овш яг тэмдэл байж таар. Хаад утаач. Дүүн ер нь явж мөнгө олж ирнэ гэд нохоогоо цөмхлээд явна. Өөрийгөө яа гэсэн байж бас өөршгөө нэг сексист нохоод ижээчээ бас. Метрийн цаад харагдахгүй шахуу шигүү ман дунд орсон машинууд яасан байх нь? Араасаа мөргөлдөж, давхралдаж, онхолдож, гүүрний хоёр талын урсгал их Монголын хас төгжин шиг наашаачгүй, цаашаачгүй болж угандаа хөрхий. Чааруу дарган залахад дарга энд мангар том ослолчлоо. Мэдээгээр удахгүй цацах бах. Та төрүүлчрээд гой попрод хүн амт үүрч эмнэлгийн машин суулгаж реклам хийвэл ямар гэх болно доо. Дарагч өгнө хөөрхөн санаа загагтай байдлаас оолё гэд таслана. Тэгээд эргэн тойронд юу болоод байна гэд урд нь 180 градус хэрэгсэн машин дээр майж жагнаад очиход харваж эрдэмтэн царайтай хүн хоёр цэргийг загнаад би яах вэ? Нөгөө нохойнуудаа очиод үз. Гэхдээ яагаад хари өгөхгүй байгаа шалга гэд явуулах болно. Цэргүүд очиход ажиж явсан нохойнууд тээшнээсээ гарчихсан дотор нэг цэрэг нохой хоол болчихсон хүүр хэвдэж байх нь тэр. Хэрэг явдал биш дээ. Цэрэг яаралтай гүүрэн дээрх сүлжээг таслан олон нийтэс нэг юм нуугаад байгаа мэт сэжиг бүхий байдал үүсэж эхэлнэ. Чаагийн охин ядж байгаад хэрэг дуртай машинаасаа бууцсан тэрүүгээр салгалж явдал нэг нохой толгоогоороо цусаа садарт хашлага мөргөөд байж вэ шүү. Охинч хүүшээ гөлөөг зүгээр үү толгооч өвдөн заа юу. Аль энийг идэд жаахан тайвшир гэд карманаасаа юм сарвгаад өгөх гэтэл аав нь сандарч гүйжрэл нохойч тэгсэж угаад цааш гүнгадна. Нэг харсан тэрүүгээр нэг нохой 101 далматын кино шиг 101 банхар киноны зураг авалт хийгдээд байгаа юм гэлтэй. Зэргийн нөгөө эрдэмтэн дээр гүйжрээд гөлгөнөж алга болсон байх юм. Одоо яаралтай буцаад шивэнд нь оруулах ажиллагааг эхлүүлэх талаар хоорондоо ярилцж байхад та нар намайг хэний сугны үсгэдгийг мэдэх үү? Алин хордоо юу болоод байгааг хэлээд гэсэн ч чааг нохой бүү хэл бүр муурч мявуулж байна гэж авч хэлцэлгүй машины рүүлтэй гавлаад яваад өгнө. Энийг тайл та нар хинтээ орооцолцсноо мэдэхгүй л байна да. Гэхэд эрдэмт чи хараал эзэн өмхий амаа амхинуугүй юу? Харин ч надтай хамт ууж чад шүү. Гэд компьютер дээр нохой бүр дээр нэг зүйл идэвхжүүлэхтэй зэрэгцэн цэрэгч бэлэн гэж гарт зүйлтэй цагтаагаа ярьж мэрэл. За энэний дараа нохойнууд бүгд л цэргийн зүг өвчүүтэй цөөвөн харсан мэт давхилдаж байна шүү. Гэтэл нэг нь байрнаасаа ч хөдөлсөнгүй. Цугласан нохойнууд бүгд цэрэг рүү дайрч цэрэгч үзэлцээр бүгдийг бүхээгт оруулснаа хэлэхэд доктор программыг унтрааснаар бүх нохой тайвширч цэрэг рүү дайрахаа болно. Удалгүй нэстэг тэрэгч ирж доктор болон нохойнуудыг авч явахаар шилжүүлж байх хооронд хөдлөхгүй байсан нохойны байршил дээр очиж шалгахад хяналтын чип нь опсомнита. Фака гэд станцаараа хэлэхдээ зэрэгцсэн бусад нохтыг яг дээш өргөж байхад толгоогоо хажлан шаагаад хяналтын чипээ гаргасан нохой ачаан дээр гарчихсан. Нэстэг тэрэгэнд байсан цэргүүдийг хуугаар нь зууж урж тасцснаар нэстэг тэрэг онхолдоо унаж ачаанд байсан бүх нохтын хяналтын чип ажиллагаагүй болж ноход догшрон тээшийн хаалгаа эвдэг хүмүүс рүү дайрч алж хядаж гарна. Хүмүүс ч айц зүгтэн эмх замбараагүй байдал үүснэ. Угасаал чиптэйч чип хүч зүгтахаар хүн аймаар зодооны бараг надаас бак нохойнууд байгаа юм чи. Цэргийн нохойнууд явахтаа гэсэн чи харин алгын машинууд биш бай. Чаа нэгэн цагдаагийн машинд охин эрдэмтэн хоёрыг аваад явж байхад охин нь аваа тэр ачирч ахыг аваад явъя л да хөөрхий гэхэд чаа сонсоогүй юм шиг шанхурагш хараад гүрийтэл охин "Гү та ч одоо яасан муухай санаатай ав бэ" энэ гэснээр аргагүй ирхэн зогсож нөгөө ажигчийг сэгсгэр нохойных нь хамт авардаг юм. Харин гүүрэн дээр бусад амьд үлдгэсэд автобус руу гүйн ам гарна. Чааг явж байхад нэстэг тэрийг онхолдохдоо гүүрний багны гэмтээснээр багны хэсэг нуурж урд талын замыг хаачдаг. Яана гэд байж байтал нөгөө сэгсэг олон юм хуцаастай. Би өгөхөд тэтрхий царайлаг байна. Өгчүүл миний гөлгөн муужгаа хэн харж хандах болж байна гэснээ бас хулгай хийгээстэй. Цтаач. Чаач арайчд гिचхэд машинд байсан станцаар "Хүн байна уу?" гэсэн ч хариу байдгүй. Гэтэл нэг нохой юугүй урчлыг хагалж орж ирэх нэ. Энэ үеэр чагийн хайртай дарга гүүрэн дээрх байдлыг мэдхээр ажиглалтын камерын газар ирээд гүүрэн дээр яг ямар азан болоод байгаа юм бэ? Гэтэл нэг туслах нь чимээгүй төсөл нэртэй туршилт хийсэн нохтыг ажиж явсан цэргийн машин онцолцсон. Нохтыг алдсан. Сүлжээг нудраасан байна. Гэтэл дарга командагч нь далаад гарцтай штэ. Хөлдөө тарихтуудаа тэр мэрийгээ далаагаа тэвэрлэхгүй яасан бэ? Гэхдээ тэр нь одоо бас юунш төсөл юм бэ гэхэд туслах нь дараа тайлбарлая. Гэх болно. Чаач эрдэмтэн рүү
чи ч одоо сайко юм биш үү? Гү ямар хэ чи нохоо бүтээц юм бэ? Гэхэд эрдэмт би яг нь хүний дуу хоолойнд хариу үзүүлдэг аврагч ноход бүтээх гэсэн чинь л энэ цэргийнхээ Америк нэгдсэн улсын захиалгаар алан ядаг чиг дуу хоолойгоор нагнадаг ангийн аратан нохд болгож өөрчлүүлсэн. Даанч төсөл бүтлгүүдсэн тул устгахаар явж байсан чинь ийм зүйл болчлоо. Би бол ердөө л нэг царайлаг судлаач хийгэснийг л хийдэг. Би ямар ч буруугүй. Инхийн цагаан тагтаа. Кэч вэ шүүрийг. Станцаар хүнэн нөө. Энд Монгол хүнэн нөө гэтэл ашгүй даргана. За. Гүн чи юу зүгээр үү? Гүн галын ур зогсож байгаа машинд байгаа бол хурдан наанасаа холт. Наад чи удахгүй тэлбэр шүү. Удахгүй аврах халбныхаа очино. Гэхэд чаа. Та чимээгүй төслийн талаар сонсож байсан уу? Гэхэд дарга. Күч. Сая л агуудаа сонслоо. Гэнтэ. Чаач. Миний дарга. Хоёулаа энэ явдлыг далиндуулж батлан хамгаалахын эргүүг суудлаас нь авахлаа л доо. Гэхэд дарга нь мангартаад байл да. Наа төслий чинь манай нам ирэх барьж байх үед батлсан төсөл учраас нийтэд ил болгоул манусаа өөрсдөө байтруулна штэ. Гэхдээ зэрэгцэн урдах Йонгс дэлбэрнэ. Автобус ч тэдний зөв сигналдан тэр хэдийг аврахаар ирэх бөгөөд бүгд л ам хамраа сайн дарж аваад хурдхан автобусны зүггүй илтэн. Гүйж байхдаа чаа даргадаа. Та аврах албаныхныг биш тусгай хүчнийхнийг нааш нь явуулах хэрэгтэй. Тэгж хэмээн энэ нохтыг устгуулна. Та хэвлийнх нь нохооны талаар асуувал битгий хэлээрэ. Цэргийн нохоо биш галзуу өвчтэй ноход байсан гэрэ. Тэр хэд үгчиж бас бялдагаастай. Энэ хідэн нохооноос аймаар нохоо санаатай шас. Яг манай улс төрч чиг шахгүй. Цаасуулах үтэйст. За тэгэл автобусын суудлаг гүүр нуурж автобус арай гэж нууралтаа солдож чаднаа. Тэгэл ча автобусын дотор попорч өөрийгөө Солонгос улсын аюулгүй байдлын даргын баруун гарын сугны үсвэн. Та бүхэн битгий агараа. Сайн наашаа тусламжийн багийнхныг явуулсан. Миний зааврыг даг дэлбэрдээс сутаа сүлжээ унсан. Тэр нохойнууд бол зэрэг албаны нохой сургалтын газар галзуу өвчин тэгдснээс болоод өвчтэй нохойнуудаа устгахаар тээвэрлж явж байх замдаа алдсан байна. Алгээд муухруулаа ичгэн. Бүр нэг тийм тарих угаагаад сонгуулийн ажил хийгээс орцсон. Урт үстч чаа гэж дуудан би машинд байхдаа бүгдийг сонссон. Чи бусдыг өөрч болгох намайг бол үгүй шүү. Тиймээс надад соёлын тэргүүний ажилтан тэргүүний залуу одонгийн хамт мөнгө өг. Гэхэд чаа асуудалгүй. Харин амаа татаад байж. Гэж вэ шүү. Бодлого тусгайгийнхэн чаа нэг юм гүүрэн дээр хөрөлдсөн ирж гэтэж явсаар автобусан дээр очтол эрдэмтэн нохойнуудыг халаагүй бол би буухгүй. Би буухгүй. Тэд нарыг зогцсон гэж бодож байна уу? Гүй заа юу. Үгүй тэхүү. Энэ тэнд нуугдаад отоод байж байгаа. Тэд нар онилсан байгаа хизээж орхиж явахгүй. Бид бол тэдний бай. Орон шүүслэг махан татшин гэхэд чаа. Зэргүүд буутаагүйстэй явал гэжтэй гэсээр түүнийг аваад буун. Тусгайгийнхэн ч бид нар 30 минутын дараа гэхэд гүүрний үзүр төрчих нь бүү санаа зов. Гэд лаг итгэлтэй явж байтал хойр алхаад байхгүй. Нохоонуудын хоол болж байгаа юм чаа. Тусгайгийнхныг нусгайгийнхан болтлон зүгээр л заажлахгүй залгина. Чаач үймэний үеэр автобусны тээшээ хэсэг рүү охиноо оруулаад өөрөө гарч охиныхоо хайрладаг ээжийнх нь бичсэн сүүлийн намайг олохоор явахдаа сорлог үст болон хэсэг амьд үлдсэн хүмүүсийн нуугдж байгаа газрыг олж ирнэ. Сорлог үст би чиний бүх бузар булааг энэ хэлчихсэн мэдв хогчин. Гэснэ хамгийн амар нь тэр нохойнууд үгсэн цэргүүдээс бууг шаацсан байлээ. Гэл бод. Айхтар баг босоо оруулж шигэл байна. Тэд нар ч амар байна. Гэхэд маань чаа уучлаарай. Гэхээс өөр хэлэх үггүй хэдүүлээ буцаж очих хэрэгтэй л гэх болно. Энэ үеэр автобусанд охин ганцаараа байгаа гэж бодсон ч эрдэмтэн бас нүгдсэн байлаа. Тэгээд толгоноос чип гаргадаг нохоор заагаад тэрнээс дээж авч бусад нохтыг копи паст хийсэн юм. Тийм болохоор бүх нохтын румамал гэсэн үг. Тиймээс хүмүүс тэрнийг улам эрдэсгэд огшин болгохын тулд нүдэн дээр нь олон гөлгийг тэнгэрт дэвшүүлсэн. Тийм болохоор хүмүүсийг алж байгаа нь ан хийх биш хүүн жишг гөлгнүүдийг алсан хүмүүсээс өшөөг авч байгаа нь ийм учиртай байж л. Чаа захирал руугаа станцаараа бид гүүрний зүүн тийш явж байна. Мэргэн бууч байрлуулж нохтыг алуул. Гэхэд дарга гүүрний баруун тийш яв. Тэгэхгүй бол нөгөө талд чи хортхий тарсан байгаа. Бас сэтгүүлчд байхад яаж мэргэн бууч байрлуулах юм бэ? Гэхдээ тэд нар чи өнөр авчтай байгаа үстэй. Гэхэд чаа тэр одоо хамаагүй. Тэргүй хүмүүс бүгдийг мэдсэн. Одоо өнгөрсөн л гэж байна. Даргын царай барааж үжгэлсэнгүй. Арай гэж нохтыг галаар айлгаж автобусанд орж ирнэ. Сорлог уст орж ирээл эрдэмтэг нохоо шиг зодж байгаа юм чи. За дорд машинаасаа явъя. Гэтэл төлхөр байдаг.
Тэгэхээр чаа сорлог үстийг хүчиж орон байрны машины улгаачтай. Чамд мастер төлхөр байгаа үсттэй. Гэт өхөн ч автобусыг асаан да. Энэ хоорондоо дарга дээр тагнуулын газраас ирээд сайд танд 2 сонголт өгсөн. Гүүр нурснаас болоод иргэдийг амиа алдсан харамсалтай явдал гэж нийтэд үгэх. Эсвэл нөгөө намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч цэргийн сургуультай ноход ашиглан иргэдийн амьд хүрлээ гэд бас цаагаараа гэрчүүлдэх хүч олгүй явдал гэд гэрчүүдийг танилгая гэд багш нэг тийм юм яриад юм да мус бусармаг атснууд. Манай хэд ч автобусандаа суун явсаар гүүрний төгсгөлөөс хэд метрийн зайд ирэн зогссон. Цааш явах гэхээр осолдсон машинууд зам хаажсан болохоор энэс цааш газар үгүй болж байгаа юм л да. Тэгсэн яг тэнд нохойнууд тэднийг хүлээж байсан байдаг юм. Чаач битгий санаа зовоо. Мэргэн буучид байрлаа эзэлсэн байгаа. Гэт станцаараа өдөрлөг рүү хэлтэл тагчиг. Харин гүүр юучгүй нурхан. Тэгээд өрх тавьж ногтыг автобус руу оруулж хашаад өөртөө зүгтахар болж шалны хаалтаар дамжин тээшийн хэсэг рүү ороод таалгыг нээж ногтыг ирэхийг хүлээн. Тэгтэл хамт явсан эмгэн нас барж нөхөр нь уйлаад. Энэ хооронд ноход бүгд автобусанд орж ирсэн тул хаалгыг хааж тээшний хэсгээр гарах гэтэл өвгөн гарахгүй гэд байж итэл ноход шалны баривлаас татан тээшний хэсэгт яг орж ирж байхад өвгөн чаг түлхэн яв гэж хэлээд хаалгаа хааж өөрөөрөө төг дахин. Аврагчид ирээгүй гэмдээд манай хэд уйлж унжаад боо юм болно. Энэ бүхнийг л сонин санагдаад эрдэмтэн охиноос аавыг нь хинтээ ярьж байсныг асуусны дараа чаа дээр очиод танаа урган дарах чи энэ төслийг санаачилж баталсан штэ гэж хэлэхэд чаа дарга руугаа дарга та энэ төслийг санаачилсан болохоор гэрчүүлдэхгүйгээд аврагчдыг буцаага юу. Бүхнийг нуух гэдэг үү? Яг вэ би ойлгож байна. Төрийн төмөр нүүрний ширэн арьсыг. Гэхдээ та энд байсан бол яах байсан бэ? Та зүгээр л өөрийнхөө энэ нохонуудтай хамт биднийг булшлах гээ юу? Гэвэл дарга нь сонсоогүй юм шиг дүлий дүн боргондоо ажигчийн машинаар хорт хийтэй хэсэг рүү амиа золиослон байж явъя гэхэд сорон үст автобусын салгалаа түлхүүрээ үлдээсэн байдаг. Аргагүй ихэнд гүүр нурхаас өмнө чаа нохтыг хоолоогоор татдаг бугуй өвчийг зүүж тэднийг ачиж ирсэн бүхээг рүү орж сууж өгөөш болохоор болно. За ингээд гольфын тамирчин хүүхнээр цонхыг бөмбөгөөр нүдж хаглуулад нохтыг гарахад сорон үст хурдхан шиг түлхүүрээ авах гэтэл Румама нохоо ганцаархнаа хяналтын чипхүү болохоор чаар явуулгүй гурт үстийг элдэж хөөн. Гэнт гүүр нурж нохтын гаслах чимээнээр их нохоо гөлгнүүдийнхээ араас аврахаар явна. Чаач бүхээг дотор гүүрний ирмэг дээр яа. Охин аавыгаа аврахаар ачигч машины дэгийг аван нуралтыг үл тоон аав руугаа явхад их нохоо бас гөлгөө нурангаас аврахаар тэмцэж байгааг харна. Яг энэ хооронд гүүрний хэсэг ахин нурахад гөлөг далай руу орохын зэрэгцээ Румама нохой бас араас нүсрэн далай руу ороход охин харин аавынхаа байсан бүхэгийг ачигчийн дэгийг дэгээд чадснаар аав охин хоёр гүүр нурахаас өмнө амжиж гарч чадна. Сорон үст гүүрний нуралтаа уралдан хаазалсаар хортхийг даван гүүрний аюулгүй хэсэг дээр ирэхэд аав охин хоёрын бүхээг байдгүй хөрх. Жижи болчтой энэ төргээд уйлаад байж байтал манай хоёрын бүхээг ашгүй араас нь гараад ирнэ. Тэд явсаар гүүрний үзүүр тэрэхэд сэтгүүлчд аврах албаныхан бас дарга нэрж гисэн байж байт юм да. Ямар нүрээр ирж байгаа юм болоо мустаач. Тэгснэл дарга нь алга тайснаа. Амьд үлдсэн хүмүүстэй баяр хүргэе мундаг байлаа хөө гэж попорч байхад нь чаа очиж шааж аваад амьд үлдсэн иргэдээ аврах нь улсын үндсэн үүрэгчин шүү. Үхэл амьдралын зааг дээр ирээд төрөл айлж штэ. Энэ манай энэ бүхслөлөгч дарга нь за чи бүрийн ингэж юм те. Яд ч хүүхдээ бодооч. Гэхдээ чаа манай охин хаашаач явахгүй баасны ялаа минь гэд өгсөн мөнгөний нүүрлүү шидэж орхиод чимээгүй төслийн талаар надад нодлох баримт амьд гэрчүүд байна гэснээр дарга дээр хэрэг үүсч амьдтыг эсийн төвшөнд хуулбарлаг хэдэн зуун иргэний амьд хүрсэн гэсэн мэдээлэл тарж ерөнхийлөгч болох мөрөөдлийн талаар болж аавын хаалга татан жангаа зоглох болж байгаа юм да. Харин энэ үеэр гөлгөний хараас өсөрсөн их нохой гөлгөө зүүн сэлэн эрэг дээр гарч ирээд гүүрлөө нухацтайгаар харж I will be back гэж хэлснээр кино маань дуусна. Ингэж хэлдэг зүгээр тэгж хэлсэн мэт санагдаад би тэгэлчих. За тэгээд бид бас санал хүсэлт гардаг гэдгээ баталж олон хүний яриад өгч гэсний дагуу та нарт ярьж өглөө шүү сая. Гоцоо тийм дардаг юм дээр дарчаарай. Тэгээд сүсгэлээд өгч удахгүй эргээд ирнэ маань усна. Окей. Тэр болтол баяртай садар юмтд.